явах гэж байгаад их баярлж байна л дээ. Тэгвэл асуудал наа чи буруу явчих болов гэж болгоож байна. Эн чинь ингэсэн шүү дээ бид нар нэг ажлын хэсэг гаргаад явуулсан чинь тэд нар чинь 24 хүнээс биднэрт одоо 4 хүн өгчээд байгаа. Одоо бид нар тэр 4 хүн дээр нэг сонсгол зохион байгуулах болчиход байгаа байхгүй. Гэтэл ямар маргаан тэмцээн гарцсан ихлээр тэр цаана үлдсэн хүмүүс чинь энэ та нар энэ 4 хүн гаргаад авчдаг олонхын санал авчаад 4 хүнийг авчин та нар 4 хүний орон тоон дээр 4 хүн гаргаад өгцсөн. Ийм маргаантай байгаа байхгүй. Уг нь бол хуулиа үзвэл бид нар 6 хүн оруулж ирэх хэрэгтэй эднэр. Гэтэл эдний хэлээд байгаа нөгөө талаас зөв байгаа. 4 5 6 дахь хүн ч юм бол олонхын санал аваагүй. Тэрнээс доош олонхын санал аваагүй учраас 4 орохоос биш яах вэ гэд ингээд нэг гин сайлган тайлбар хийгээд байгаа. Энэ бол би бол одоо шудраг осны үднээс их муу юм болж ил гэж бодоод байгаа. Би одоо энэ сонсголыг даруулах гэхээр би өөртөө зарчимтай зөрчилдөд байгаа. Юм даргалах гэхээр бас даргалчмаа санагдж байна л да зүгээр. Тэгтээ гөө энэ тэгээд дараа нь энэ 4 хүний чинь 24-өөс чи бид нар 4-ийг ингээ хүлэн зөвшөөрөд аваа явчихж байгаа байдал үүсчихэд нь шүү дээ. Би бол юу гэж ойлгоод байгаа вэ гэхээр тэр анхны тэр ажиллагаа дахиж хиймээр байна шүү дээ. Гомдол тэмцэлтэй байх чинь. Тэгвэл би энэ чинь даргалахгүй. Одоо тэгээд та нар өөрснөө уучрал бас би та нарт нэг юм юмаа зөв болгох, байлгах тийм л арга зам л санал хэлж штэ. Тэгээ би ямар шийдвэр гаргах вэ? Та нар маань өөрөө яриа шийднэ үз. Ер нь бол шудраг ус. Шудраг ус гэдэг бид 4 хүнийг мэдэхгүй тэр бүгдийг яриаггүй. Процедураа бид нар хуулийнхаа дагуу явуулгээд өгсөн. Нөгөөдөл чинь явуулсан гэж байгаа. Тэр улсын хурлын гишүүдийн эрхийг тэнд нэг 11 хүн авчаад тэгээ одоо баахан хэдтамтай юм хийцэн. Зүгээр сайхан нуруутай шудраг гаргаад ирнэ л үстэй нэг 6 хүн биднэрт өгчл үстэй. Ер нь ингээд бодохоор дахиад бид нар хуулиндаа байна энэ хоёр сайд би мэдэхгүй байна. Энийг нэг тэдрэл өгөөд байгаа эрх чи айгүй буруу байна шүү дээ. Тэд нар бүр биднэрт одоо ингээд уншсан бид нар протоколыг тэгс чинь энэ 3 тэр хүмүүсийг тэд нар ингээд явчих тэхгүй шүү дээ. Бүгдээрээ л одоо оролцох хэрэгтэй шүү дээ. Тэгээд дараа нь санал өгөх болохоор шалгаруулаагүй хүнийхэд л яа санал өгдөг юм бас ойлгохгүй. Ингээд явсаар байгаад маний хэдийн гаргасан хууль бол уг нь хэцүү. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг их хурлаар оруулаад олон нийтийн нүдэн дээр сайхан одоо асуулт хариулт нээлттэй явуулаад болохгүйг нь болохгүй байна гэдээ явуулъя гэсэн чинь ерөөс ингээд 24-өөс нь 4-ийг өгчдөг. Одоо 4 дээр яа сонсгол явуулах юм? Та нарын бодож байна уу? Хэдүүлээ зөвлөе гэдэг байхгүй би. Нэг эсэргүүцэд байгаа малга. Би дээр таныг хэлэхээр нь бас нэрээ ингэ явах юм байх гэж чи одоо ийм зөрчил үүсэж шүү дээ. 6 хүнтэй бол ядаж болж юм л дээ. 6 хүн дээр хэдүүлээ сонсголоо хийгээд наан цаан болгоод ингэн үз. Тэр цаана үлдсэн гомдлын дахиад ярина л үз. Яасан дээр цогтоод дараа би одоо ийм онцгой байдалтай бол би тэрний даргалж маргалж тэгмээ. Тэгээ дараа нь хараа та нар 4-өөс одоо онгойтой юм болно. 4 хүнээ сонсгол хийчихэд энд орж ирээд конофор ингэсэн чинь бас унгаагаад энэ баахан хүний ажил алаад байгаа. Нэг 4 хүний горьтойгоод яаж мэдж байгаа нэг юм уу хоёрыг сонгох юм бид нар хэлж мэдэхгүй шүү дээ. Олон түмний өмнө наа чи нээлттэй сонсгол явна шүү дээ одоо. Яа нэг нэ? Заавал дөрүүлэнгийн биш. 4 дотроос сонсголоо хийгээд санал хураахтаа биш ээ сонсголын дараа санал хураана шүү дээ. тий сонсголоо. Тэгэхээр чи сонсгол зохион байгуулад олон түмний нэг баахан 4 хүнийг хамар амнаас нь татаад нэр ус элдвийн болчоо тэгээд оруулж ирээд унгаагаад